би усанд орчоод одоо нүүрэндээ масктай явах чинь. Өнөөдөр юу их вэ гэвэл зүгээр гэртээ нэг өдрийг өнгөрүүлнэ. Маргааш 3 шалгалттай учраас өнөөдөр бүх бие даалтуудаа ер нь хийхийг зорж байна. Тэгээд усанд ороод өглөө гэж одоо ер нь бол цаг 1 болж байгаа. Би өнөөдөр айгуу сайхан амарсан байна. Өчтөр 2 газар тусдаа 4 цагийн сайн дур ажил хийсэн. Тэр ажлууд бол үнэхээр жоохон хүнд байсан юм шиг байгаа. Миний биеийн хойдын хувьд би өөрөө л ганц зэрэг ядархгүй гэж бодсон. Гэртээ ирсэн чи айгуу ядарсан байсан. Тэгээд ямар ажлууд хийсэн бэ гэвэл яг өмнө нь бас Instagram дээрээс хуваалцаж хийсэн нэг юу байгаа. Хувцс ангилдаг газар, хувцс ангилах, тэгээд дэлгүүр судалдаалахад бэлэн болгож хувцснуудыг үлгэрдүүлдэг ажлыг өглөө 8-аас өдөр 12 цаг хүртэл 4 цаг хийсэн байгаа. Тэгээд ч тэрний дараа өөр тийшээ яваад нэг цаг автобусаар нэг цаг жоохон гарan явсан байна. Тэгээд 1:30-аас дараагийн ажилчууд байгаа хгүй. Тэгээд би цайгаа ууж амжих цаг надад 10 минут байсан. Юу ч гэсэн очих газар очигээд автобусанд суугаад очих газар руугаа явж байгаа замдаа жоохон нойр үрээд унтцсан байсан. Тийм автобуснасаа буугаад гэвч нэг дэлгүүрээ хорн ороод 6200-аар нэг хоол авчихсан ийм хоол. Энд гэхдээ бүр үнэхээр гоё амттай байсан. Дэлгүүр зарагдаг хоол нэг хийж байгаагүй байхгүй юу? Тэгсэн чинь тэр хоол бүр амар их борцод хана энийг хардаа энэ ингээд 6200-ийн хоол гэдэг одоо 6200 ч Монгол мөнгөөр хийд юм бэ 15000 юм уу? Гэхдээ Солонгост бол одоо 100000 воноор хоол авч идэх хэцүү болцсон үе яахгүй юу? Тэгсэн чинь зүгээр дэлгүүрт хурдан идэх хоол энэс өөр байгаагүй. Тэгээ би энийг авсан чинь бүр гоё мөнгөө өгсөн хажууд нь. Өнөөдөр өөрийнхөө нэг өдрийг хуваалцсан ямар хоол хийж идэж, өөрөө тийм ингийн л тийм өдрөө хуваалцах гэсэн. Надад хэр оргийн ийм өдрийг ингээ хуваалцах боломж олддоггүй. Ер нь нэг ч удаа тийм өдөр ийм бичлэг хийж байгаагүй баг. Тэгээд би бодон дээр байна. Би орооч хураагаагүй. Яг л нэг сайхан амралт өдөр угаасаа хинт ирэхгүй, хинээс санаа зовхгүй ингээд ганцаараа байхын жаргал. Кофего чанжаа хоорондоо өглөөнийхэн цаг бэлтгэж байна. Манай гэрт одоо помидорноос өөр зүйл байхгүйсэн учраас помидор өндөгтэй ураг хийж иднэ. Ер нь бол өглөө өдөр орой яг өлсөн үедээ хийж хамаагүй хийгээд идэх зүгээр байдаг. За миний амттай сайхан кофе бэлэн болж байна. Оливын тусаа халааж хоорондоо гэс өндөгнүүдээ задлаад өндөө сайхан шараад өгнө. Би өндгөө шарахтаа ямар давс юм ч юм уу амтлагч бол хийгээгүй байгаа. Тэг бүр бүтэн ингэж түлж болохгүйгээр нэг иймэрхүү болгонгуудаа гаргавчихна. Тэгээд дахиад оливын тос хийгээд тусаа алсан меню үзэж агаад ногоон сонгон саримс нэмж хийж болно. Гэхдээ сонгон саримс байхгүйсэн байгаа нь л ерөөсөө л инээд. За энийгээ сайхан хуураад үннийг хэд их удаан урахгүй жоохон сой соус тэгээд бас хар перц хийн. Яагаад хийхгүй нэ хар перц хийгээч. Тийм байл үү. За хар перц хийлээ. Араас нь ойстер соус жоохон хийгээд тэг ямар ч давс хийхгүй. Ингээд болоо. Энэс нэг 10 минут дотор болдог хоол. Одоо бичлэг үүсэн чинь бүр итмээр санагчлаа. Төгсгөлд нь ногоон сонгон хийж өгөөд тэгээд гүнжтийн тос хийж болно. Гэхдээ нэлон болгоод болохоор хийгээгүй. Гүнжтөөр цацаад дуусгасан. Өндөг томат ураг маань ийм болсон байна. Тэгээд крем чиз, blueberry bagel, кугума, үлээд одоо хичээлээ нухна. Яа за ингээд амтд өглөөний цай уух гэж байна. Амттай үгүй мэдэхгүй л гэхдээ ер нь угаасаа л өндөр болгоо идэж уудаг юм байна.
крем чиз аим дуртай. Зүгээр л яг ч би бэйгэр манай гэрт байхгүй болохгүй. Тэгээд ага крем чиз бол заавал байдаг. Би зүгээр гэхдээ заавал хуурна нэг нэг гэхгүй өгсөн бүх юм айдж байна даа. Миний хамгийн ажралтай тэр. Яагаад нэг амстай. Уралж иддэг амтлахаар. Цохоор ингээс адварыг бүр яг лагартаа юм шиггүй. Тэний цаа беби бүгдний цэцэн юм аа. Беби том угаасаа. Беби гомаа аяа дуртай хоо. Тэгээ беби гомаа угаасаа. Амтад төмсөн аяа дуртай. Тэг манайхан би хоолоо идээд тэгээд одоо жоохон ингээ хамраа сууж нэг хичээлээ эхлэхээс өмнө өчигдрийн ажлын тухайд ингээ нэг бас хөвгчлөлтэй ч гэх юм уу хүнд ч гэх юм уу нэг зүйл тохиолдсон байхгүй. Тэрний юу вэ гэвэл өчигдөр би өдөөс хойш ажилласан ажил маань хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хамт ажиллах ажил байсан. Тэнд байгаа хүмүүс маань дийлийнх нь яг хөдөлгөөний бэрхшээлтэй гэхээс илүү сэтгэл зүйн хувьд жоохон бэрхшээлтэй хүмүүс дийлийнх нь байт юм лээ. Тэгээд хамт ажиллаад сууж байхад бол эхний өдөр бол жоохон ингээд эвгүй байсан. Өчигдөр бол миний 2 дахь удаагийн очлт байсан учраас ерөөдөө хүмүүс намайг танаад айгуу дулаахнаар хүлээж аваад хичээл номон сайн уу, ажиллаа сайн хийжсэн үү, тэр хугацаанд сайн байсан уу, сайн сууж ирсэн үү гэл асуугаал нэлээд дотн хүлээж авсан. Эхний өдөр болохоор зэрэг мэдээж би анх удаа тийм газар очиж үзэж байгаа. Дээрээс нь ингээд солонгос хүмүүс хүртэл тэнд ингээд байгаа жоохон хэцүү байдгаа гэсэн ингээд юмнууд ингээд битсэн байсан байхгүй юу? Яагаад хэцүү юм болоо гэд би бүр ингэж гайхаад очсон чи зүгээр л би ажиллаа хийгээд би ажиллаа хийж хахад надад ямар нэг асуудал ингэж тулгараагүй ч гэсэндээ ингэж яг нэг ширээг ингэж тойроод 10 хэдүүл ингэж өөдөөс хараад ажилдаг байхгүй юу. Тэгэхээр хин юу ярьж байгаа, хин юу ямар үйлдэл гаргаж байгааг энэ бүгдийг харах боломжтой болохоор тэрнээс ингэж жоохон хүмүүс стресс авт юм шиг байна лээ. Тэгээ би ч гэсэндээ тэрийг хүчтэй анхудаа мэдэрсэн. Эхний өдөр очиход бол яг ингээд зүгээр ажиллаад сууж агаад нэг хүний манд би энэ жоохон муудаад татаж унаад тэгэхэд шууд ингээд хажууд нь байгаа ихч шууд ой туслаад өгөөч гэл ингээд зүгээр ингээд хэвийн хандж байгаа хгүй тийм үйлдэл надад бол ингээд жоохон хүн тусал яна зүгээрөө би энэ гайгүй юу яна имлэг дуудах уу гэдэг юм уу би ингээд жоохон сандарсан. Тэгсэн чинь хүмүүс торн зэрэг ерөөсөө тэр үнийг босгоор шууд сандал дээр нь суулгаад тэгээд ингээд юм нөгөөл зүгээр болчт юм лээ. Тэр хүмүүсийн хувьд бол зүгээр энгийн өдөр тутмынхны ажлынхаа өдөр тэгээд бус хүмүүс л жоохон хүнд тусдаг юм шиг санагдсан байжгаад би тэрийг ерөөсөө эхний өдөр нэг тийм томмоор мэдрээгүй байхгүй. Тэгээд жоохон ингээ хэцүү зүйлүүд л байдаг. Тэр нь юу вэ гэвэл зүгээр ажиллаж сууж агаад ингээд нэг үгээ маш олон давтаж хэлэх ч юм уу те. Эсвэл би бинийхээ ярьсан яриан дээр ингээд хэрүүл болох гээд ч юм уу. Эсвэл би нэг хүнд ингээд жоохон сайн хандаад өөстө баярлаа гэл ингээд би биндээ ингээд мэдээж ингээд угсралтын ажил хийж авч учраас миний ямар нэгэн хийж байгаа нэг юм дутлаа гэхэд би ингээд ойртоо төхүүлж өгөх иймэрхүү үйлдэлүүд ингээд хийгдэж байгаа байхгүй тэнд. Тэгэхэд ингээд би биндээс баярлаа. Та сайхан сэтгэлтэй юм аа ч гэдэг юм эсвэл ингээд чи хөөрхөн байна гэнгүүт би зөрүүлэл өө та ястаа надаас илүү хөөрхөн байна. Та ястаа илүү ингээд чадварлаг байна, мундаг байна ч гэдэг юм уу. Ингээд урмын үг хэлэнгүүт тэр үгийг надад хэлсэнгүү ч гэдэг юм уу гомдоод уйлах ч юм уу. Тийм тохиолдолд бүр ингээд шууд ингээд 4 цагийн дотор бүр маш их харагддаг тийм үйлдэлүүд, тийм үг ярианууд. Нэг өчтөр ингээд сууж ийсэн аа. Яг миний өөдөөс хараа сууж ийсэн ихч яг нэг утгагүй үгийг аасаа. Ямар ч утга байхгүй үгийг аасаа. 2 цаг цогцоо зайгүй, нэг ч үг асахгүй, нэг ч үг нэмхгүйгээр зүгээр л хэлээд ийсэн. Яагаад хэлээдсэн мэдгүй. Гэхдээ яг тэр хүний хувьд бол энгийн үзэгдэл гэж магадгүй те. Тэр ингээд нэг 5-10 минут үргэлжилсэн бол надад бол нэг тийм төгшөөгд ах юм байхгүй л та. Гэтэ яг 2 цаг би тэр их чинь яг тэгж нэг үгээ татчих хэлхийг сонсоод бүр ингээд би хүртэл амир ингээд сонирн болоодсэн юм. Тэгээ яг тэр их чинь хажууд сууж байгаа их чулуун зэрэг юу гэж хэлсэн бэ гэвэл тэр их чинь хэлж байгаа үгийг ямар ч утга алгаа
гэдгийг ингээд хэлээд тавтаадсан тэрийг бас. Тэгээ ингээд тэр хоёрыг ч ингээд зогсоо зайгүй яг тэр урт гүгнээ чиний хэлж байгаа юм ямар ч утгагүй байна гэл ажиллаж байгаа. Нөөд нь болохоор яг нэг ярьж байгаа юм яриа л юм. Тэгээд байж байгаад арай гэд тэр нэг үгээ хэлгээ болол дууссан чинь араас нь тэр нэг гих чинь уйлж унжаал тэгэл яагаад үйлсэн бэ гэсэн чинь би ажлаасаа гарамаар ингээд тэгээд окей ингээд чамд амралт хэрэгтэй байна. Тэгээ удирдах байгаа удирдлагын хүмүүс маань ингээд дарга маань ингээд аюу мундаг ингээд хүлэн зөвшөөрөөд окей чамд амралт хэрэгтэй байна чи очиод кофе уучаад ир амарчаад ир тэгин гэл ингээд аль болох ингээд шийтгэгээд ингээд хичээнгүүд би гармаар байна би ажилламааргүй байна би энд ингэж зовмооргүй байна би ядарч ингээд хэлж байгаа хгүй. Тэнгүүд дарга нь ингээд чи үнэхээр мундаг ажилтан чи бол үнэхээр хичээнгүү гэл ингээд аль болох тайвшруулах гал ингэнгүүд хажуудлаас өөр хүн шууд тэр хоёр яриа гайгүй ингээд өвчрөх болох байж байгаа өөр хүн шууд хажуунаас орж ил би ажилласаа гарна би тэгж ажиллаж чадахгүй гэл зэв. Тэгэл ингээд нэг нэгээр тэгэл зэв бүгд тэгэл зэв. Тэгээ яг энэ хүмүүс ингээд өөр зангаар шинтэй өөр характертай ийм хүмүүс хахад тэр хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа хамт ажиллаж байгаа ахалж байгаа хүмүүс нагаас бүр үнэхээр төвчээртэй үнэхээр мундаг хүмүүс. Би бүр үнэхээр бишээрсэн яадаг бол би тэнд байгаа 4 цагт бүр 9 шид юм бодож байгаа хгүй ажиллаж байгаа штэ яадаг нэг юм ингээд зогсоо зайгүй хийж байгаа учраас юм бодхоос өөр ямар ч аргагүй тэгээд ингээд хүн болгоо өөр үйлдэл гаргаад сонин үйлдэл харуулаад тэгсэн чинь би тэнд ямар нэг ингээд дургуутал илэрхийлэгч юм ямар нэг тийм гаргаагүй мэдээж ингээд нэг л ажиллаа хийсэн. Тэгэд тэр хүмүүсийг яг ингээд гаргадаад ажлыг ингээд хийлгээд ингэж чадж байгаа хүмүүс бол үнэхээр мундаг. Тэгээд тэр ажлаа тараад гэртээ ирсэн чинь бүр ягаад юм бэ ингээд сэтгэл зүйн үед амар сонир хүнд байгаад хүнд болцсон байсан. Хэдий ажлыг мундаг байгаа ингээд солонгос үнэхээр өшлийн бишэлт хүмүүс эзэндээ ингээд ажлын байраар хангаа тэр хүмүүсийг хөдөлмөрлөх гоё орчиныг бүрдүүлээд ингээд өгж байгаа нь бүр үнэхээр мундаг санагдж байгаа. Тэр хүмүүсийг ахалж байгаа хүмүүсээс хүн болгоны аашиг болоод хүн болгонд тааруулж тэгж харьцаж чадж байгаа нэгдсэн үнэхээр бахархмаар мундаг санагдсан. Би нэг 4 цаг за нэг 8 цаг тэр газар ажиллахад мэдээж ингээд тодорхой хэмжээнд ажлын сураал хөгжилтэй цаг хугацаа байсан би биндээ гоё урмыг хүлээд тийм байсан ч гэсэндээ яг тэр орчинд тэгэж өдрөөл ажилладаг хүмүүсийг би үнэхээр бахархсан. Тэгээ сонинч гэх юм уу бас надад гоё ийм зүйл бас байдаг бах нэ гэсэн мэдрүүлсэн гоё өдөр байсан. Одоо л арай сэтгэл санааны хувьд бол дээрдлээ. Өнөөдөр хичээлүүдээ хийгээд би тамд орой жонаар буухаар гадаа гарна. Нэг хэсэг жоохон тагуулж байгаа дэрнэ зэ хичээлээ хийж агаад. Оройны хоолой юу гэдгийг бодож байна. Тэгээд за тэгээд беби маань гадаа гармаар юм гэл зогсоо зайгүй нөгөө бөмбөгөө зууж ирэл. Тэгэхээр нь хоёлаа хамт хайлт гадаа гарлаа. Нилийн нартай халуун байсан болохоор бид хоёр ноцороод нэг юм жоохон тоглосон. Манай хүн жоохон тоглож байгаа сүлдээ ядарсан юм яас төрүүлээд гэрлөө яваад орсон. Би үсээ дэшээ шууж аваад эдэж дуусахааргүй том ажил руугаа орох гэж байна. Энэ семестр би нийтдээ 6 хичээл сонгож судалсан байгаа. Тэр 6 хичээл маань бүгдээрээ онлайн хичээлээсэн. Яаж ингэж сонгосон бэ гэвэл 1-р курсээсээ 4-р курс хүртлээ ерөөсөө мэргэжлийн хичээл дээр унж үзээгүй. Авах кредит оноогоо бүгдийг авцсан. Надад бүр сүүлийн семестр сонсох мэргэжлийн хичээл байхгүйсэн гэдэгт. Тэгээ яалтчгүй онлайн хичээлүүд сонгоод хичээлдээ нэгч яваагүй дундын шалгалтаа өгөхөөр л явсан. Маргааш бас сүүлийн шалгалтыг өгөхөөр явна. Онлайн хичээлийн сул тал гэж байгаа тэр нь юу вэ гэвэл багштай уулзах боломжгүй учраас ер нь дүн жоохон муу гарах гэдэг. Тийм учраас аль болох даалгаврын цаг тухайд нь явуулаад шалгалтуудаа гайгүй өгөх гэж хичээнэ. Дундын шалгалт бол давгүй өгсөн байх. Солонгос шиг нэг юм тогтолцоотой гэдэг үхгүй юу? Онлайн хичээлний 60 хүүхд сонсож байгаа бол тэд хүүхд нь A гарна тэд хүүхд нь B гарна гэдэг нь бүр ингэ тогтцсон тогтолцоо байгаа учраас ер нь хичээхгүй бол
BC рүү хурдан орох магадлалтай. Би бол цаана нэлээд завгүй, бэби бол наан жоохон тоглоол байж лээ. Одоо бол одоо цаг 6 цаг болж байна. Тэгэд миний өнөөдөр өдөржин хийсэн даалгавар юу вэ гэвэл би ингээд сайн дур ажил хийсэн шүү дээ. Тэрийгээ ингээд сэтгэлээ бичингээ энэ ажлыг хийж хатад надад ямар сэтгэл төрсөн юм бэ? Тэгэд энэ ажлыг би яагаад хийсэн юм бэ гэдэг тэр зүйлүүдээ бичээд хизээ ямар ажил хийсэн талаараа бүгдийн сайхан ингээд бичсэн байгаа. Нийтдээ 8 газар ажилласан байна. Тэгээд яагаад энэ ажлуудыг хийхээр болсон, надад энэ ажлуудыг хийж хат ямар сэтгэл төрсөн бэ гэдгийг ингээд нэг нуугуу бичээд тэг хамгийн сүүлд нь ийм хэсэг байдаг байхгүй юу? Одоо би энэ ажлыг хийснээр яг ямар сэтгэлүүд надад төрсөн бэ гэдгийг би бичсэн байгаа. Тэгээд энэ сэтгэлээ та нарт ингээ уншаад өгье. Одоо миний сэтгэлд бичсэн хэсэг бол энэ. Багш уншина гэсэн чинь амар харамсалтай ахгүй. Яг энэ миний баг цагч биш. Энэ цагт яг надад яг төрсөн сэтгэл юм бэ гэдгийг та нарт бас уншиж өгмөр санагдаад тэгээд эхнээс нь уншаад өгье. 작년 12월부터 한국에서 56시간 동안 다양한 봉사활동에 참여하면서 저는 단순히 누군가를 돕는 것을 넘어 함께 살아간다는 것이 진짜의 의미를 배울 수 있었습니다. өнгөрсөн жилийн 12 сараас эхлээд 56 цагийн турш маш олон төрлийн сайн дурын ажилд гар бие оролцсон гоо би зүгээр хэнийг нь туслах зүйл гэдгээс таваад хамтдаа амьдрах зүйлийн жинхэнэ утгыг ойлгосон гэж бичсэн байна. тэрний дараа болохоор зэрэг 도서관에서 책을 정리하고 아이들과 함께 웃으며 노래를 도왔으며 장애인 분들의 작업을 곁에서 보조하며 시간을 함께 했습니다. номисанд ном зэгцэлж хүүхдүүдтэй хамт инээлтэнгээ тоглохтод туслаж хөгжим бишэлтэй хүмүүсийн ажилд хажуугаар нь тусалж өгсөн ийм цагуудыг өнгөрөөсөн гэж бичсэн байна. 처음에는 낯설었습니다. 낯설다 гэдэг үг гэдэг байхгүй юу? тэрний үгс үгүй гэвэл танихгүй газар очиод хүнийг ингээд сонирн болдог доо. нэг танихгүй мэдрэмж юм ивгүй байдаг. тэр мэдрэмжийг өөр нь 낯설다 гэж хэлдэг байхгүй юу? эхэндээ ингээд надад нэг тийм мэдрэмж төрж исэн гэдгийг илэрхийлсэн. 언어가 완벽하지 않아 조심스러웠고 문화의 차이로 머뭇거리는 순간도 있었습니다. хэлманд үгс биш учраас болгоомжлсон соёлын ялгаанаас болоод ер нь газар төгжиж исэн удаачс надад байсан гэдгийг бичсэн. 하지만 따뜻한 눈빛, гэвч дулаахан нүдний харц, хэмээгэн 웃음, 날 шиг гэрэлтэй инээмсэглэл. 그리고 조용히 전해지는 고마워요라는 말 한마디가 그 모든 벽을 무너뜨리고 마음과 마음이 닿게 해줬습니다. 인육 속의 мөн чимээгүй надад ирдэг баярлаа гэдэг ганцхан үг тэр бүх ханыг нурааж өгөөд сэтгэлд хүрэхэд ингээд тусалсан гэж бичсэн байна. надад ингээд хамгийн анх мэдрэгчээсэн ивгүй мэдрэмжүүд байгаа шүү дээ. танихгүй газар, танихгүй хүмүүс, дээрээс нь гадаад хүмүүс учраас ингээд болгоомжилж исэн тэр бүх зүйлүүдийг тэр хүмүүсийн дулаахан нүдний харц тэр бүх ханыг нурааж өгч чадсан гэдгийг илэрхийлсэн байгаа. 도서관에서 책을 정리할 때 마치 제 마음도 함께 전동되는 듯했고 энэ юу гэсэн үг вэ гэвэл номын амьдарч байхдаа яг л миний сэтгэл ч гэсэндээ хамтдаа цэгцэрж байгаа юм шиг мэдрэмж төрсөн гэдгийг бичсэн байгаа. 장난감을 닦을 땐 아이들의 하루가 조금 더 깨끗하고 안전하길 바랬습니다. хүүхдүүдийн тоглоомыг арчиж байхдаа хүүхдүүдийн нэг өдөр жоохон ч гэсэндээ цэвэрхэн, жоохон ч гэсэндээ аюулгүй байгаасэ гэж сэтгэлдээ хүссэн гэдгийг бичсэн байгаа. 어린이날 축제에서 놀이기구를 안내하며 아이들과 눈빛 마주쳤을 때 저는 말보다 더 강한
교감이 있다는 걸 배웠습니다. хүүхдийн баярын үйл ажиллагаан дээр хүүхдүүдэд тоглоом дээр суух заавар өгч байхдаа би хүүхдүүдтэй харц тулгарсан байхгүй юу? Тэр мэдрэмжээ ер нь тэр чигээр нь битсэн. Хүүхдүүдтэй харц тулгархад би ярианаас илүү ойлголцож чаддаг зүйл байдаг юм байна гэдгийг ойлгосон л гэсэн үг. Ярианаас илүү нүдний харцаар би тэр хүнд юм хэлээгүйсэн тэр хүн намайг ойлгож байгаа гэсэн тэр мэдрэмжийг 교감 гэж хэлдэг байхгүй юу? 저는 이 시간을 속에서 주는 사람이 아니라 오히려 더 많이 받는 사람이었습니다. Энэ юу гэсэн үг гэвэл би энэ цаг хугацаануудад өгдөг хүн биш. Эсвэргээр илүү авсан хүн байсан гэж бичсэн байгаа байхгүй юу? Яг гэвэл энэ ажлыг хийж байхдаа тэр хүмүүс тэдий өгж байгаа юм шиг боловч би илүү их зүйлийг ойлгож авсан байгаа байхгүй юу? Эцэст нь тийм болохоор би энэ үгийг заавал оруулж өгөхийг хүссэн. 사람들의 미소, 고마움, 그리고 저를 바라보는 눈빛 하나하나가 저를 변화시켰습니다. Энэ юу гэсэн үг вэ гэвэл хүмүүсийн инээмсэглэл бас талархал мөн намайг харж өгч байгаа намайг ингэж 바라보다 гэдэг чинь зүгээр харахаас арай өөр байхгүй юу? Тэр харц бүхэн намайг өөрчлөхөд тусалсан гэж бичсэн байгаа. 본사는 단순한 행위가 아니라 사람과 사람이 서로를 비추는 겨울 같은 경험임을 깨달았습니다. Энэ дурын үйл ажил бол энгийн нэг үйлдэл бол биш. Хүмүүс болон хүмүүс биенээ тусдаг тийм төшиг туршлага гэдгийг би ойлгосон гэж хэлсэн байгаа байхгүй юу? 무엇보다도 저는 한국 사회의 따뜻한 배려, 공통체를 향한 마음, 그리고 함께 살아가는 방식에 깊이 감동했습니다. Юунаач илүү би Солонгосын нийгмийн дулаахан халамж, нийтлэл рүү чиглэсэн хүмүүсийн сэтгэл, мөн хамтдаа амьдрах арга барилд тэр аргад үнэхээр гүн сэтгэл минь хөдөлсөн гэж бичсэн. 56 яг монголоор хэлчих. 56시간 일하는 시간은 단지 숫자가 아니라 제 마음에 조용히 심어진 사람의 시간들이었습니다. 댐스런 새끼들 인기니 간청 더 빛이 미니시트 지밀고 허얼질상 хүмүүс хүн гэдэг тийм цаг байсан. Зүгээр нэг цаг бол байгаагүй гэдэг бичсэн байна. 제 삶의 방향을 바꾸고 제 마음을 더 넓고 깊게 만들어준 소중한 여정이었습니다. миний амьдрах зүг чигийг өөрчилж намайг илүү өргөн мөн гүн сэтгэлтэй болгож өгсөн үнцэнтэй аялал байсан гэж бичсэн байна. 앞으로도 저는 이 경험을 가슴 깊이 간직한 채 국적과 언어를 넘어 사람과 사람 사이를 잇는 작은 다리가 되어 더 따뜻하고 의미 있는 세상을 함께 만들어가고 싶습니다. Цаашдаа ч гэсэн би энэ туршлагаа сэтгэлийн гүнд хадгалсан чигээрээ хүмүүс улс үндэстэн хэл ярианы энэ зүйлүүдийг даваад хүн болон хүн тэр зайг холбох жижигхэн лод илүү дулаахан илүү их отоо учиртай хорвоог бүтээхийг хүсэж байна. За сүүлийн өгүүлбэр 본사란 결국 서로의 손을 잡고 같이 걸어가는 여정임을 저는 한국에서 배웠습니다. Сайн дурын ажил гэдэг нь эцэст нь хүмүүс бие биенээ гарнаас атгаад хамтдаа алхаж байгаа аялал гэдгийг би Солонгосоос мэдэрсэн, сурсан гэж бичсэн байна. Бэбигээ жоохон салхилуулаад өөрөө ч гэсэн агаар амьсгалаад орж ирээд шууд оройн хоол ээж юм.
Ийм цагаан шул ууз дэлгүүр тултаалагддаг өвлийн цагаан шулан дээр жоохон ногоон сонгон бэлдээд этгийн ширхэг мандуу бас бэлдэж өгөөд тэгээ мандуутай шүл хийж идэж байна. Энэ хоолнд би бүр үнэхээр дуртай өдөр болго идсэн ч үеихгүй байхгүй юу. Ганцаараа идэхэд угаасаа амар идэв. Манай өргөчөнд бас нэг хэдэн ийм халааж иддэг бэлэн бүтээгдэхүүн байгаад байгаа. Энийг болохоор зэрэг би нэг хийддэггүй. Би угаасаа халааж иддэг юм дуртай биш учраас өнөөдөр зүгээр туршиж үзэхэд халаажлаа. Одоо шүлэндээ хэрэглэх юмнуудаа бэлдэж байна. Шүлөө буслаад ирэхээр нь ногоон сонгон, царимас сонгон нэмж хийж өгсөн ч болно. Би болохоор зэрэг гэрт байсан юмнуудаа л хийлээ. Тэгдэн шиг мандуугаа нэмж хийгээд буцаад буцлагнаа. Нэг 5 минут буцлагаад л болно. Хэдийг буцлах юм бол бас мандууны маань гурил нь бүр задраад айгүй муухай болчдөг. Хамтлагаанд нь хар перц. Тэгээд нэг ширхэг өндөг ингээд задлаад өгнө. Гүнждийн тос. Тэгээд жоохон нунтаг үгүй жижиг ингээд талаан байцаа. Тэгээд бас шүлний сой соус хийсэн байгаа. Ингээд л ерөөсөө хоол маань 10 минут дотор бэлэн болдог. Үндсэн хоол маань. Би дээрс нь гүнждүүр ингээд жоохон нүдэд өгсөн байгаа гэх юм бол илүү гоё амт нь гардаг. Энэ маань нэг л сайн болж өгөхгүй сэтгэлд маань нэг хүрэхгүй болохоор нь жоохон бислэг нэмээд үтсэн. Тэгсэн чинь бас овоо бас гайгүй шүү анх байсан төрхөө бодвол хамаагүй дээр болсон байгаа. Тэгтэл би ийм юм доогоос өөрөө жоохон муу болохоор жоохон голонгуул хийсэндээ өөрөөсөө нэг юм амтлагчдээс энэ нь нэлээд алнуут юм билээ. Тийм нунтаг пармезан чиз татаж өгöd оройн хоол маань бэлэн боллоо. Тараа. Читэй бостой шүлээд энэ дээрээс нэг халаадаг пицца судаг хийсэн байгаа. Өрөг хоолойдё. Энэ амт бол бүр аимшиг гоё. Так читэй дүүл. Яа. Андон дээр кимчи үлдээд. Орой хоолныхаа аяг тавыг угааж бүгдийг сайхан цэвэрлжээд ногоон сонгон ирчих том ажил руу орсон байгаа. Би ногоон сонгоныг их хэмжээгээр нь авчаад ингээд жижиглээд хөлтөөгөөд бүгдийг хэрэглэдэг байгаа. Тэгэхгүй бол хуршин надлахаар тал нь яг хэрэглэгдээ тал нь муудчихдаг. Тэгэл буцаал үлдсэн хичээл рүү орсон байгаа. Би ерөөс зүгээр ахгүй намайг ерөөс тайван суулгахгүй. Ингээд хоёул үзэж тараад өнөөдрийнхөө даалгаврыг юу ч гэсэн хийгээд ард нь гарсан. Одоо ундах тийшээгээ